Үндэсний шинжлэх ухаан технологийн сангаас хэрэгжүүлж байгаа Science X podcast эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарт шинжлэх ухаан технологийн сангаас санхүүцсэн төслийн үр дүнг танилцуулахаар шинжлэх ухааны академийн газар зүй, геоэкологийн хүрээлэн, газар зүй мэдээллийн систем зурагзын салбар, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Урт Насан ирээд байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За Урт Насан доктор битэрийн хувьд өнөөдөр бэлчээрийн өөрчлөлтийн платформын талаар буюу одоо маш сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцах болно. За төслийн гол үндэслэл одоо зорилгоо юуны төрөнд танилцуулахгүй юу? За баярлалаа. За шинжлэх ухааны технологийн сангаас санхүүжсэн олон улсын хамтарсан төсөл бол 2022 оноос 24 оны хооронд хэрэгжиж дууссан юм 2 жилийн төсөл байгаа. За төслийн маань нэр бол Орос, Монгол, Хятад 3 улсын эдийн засгийн коридорын дагуух сүүлийн 20 жилийн хугацаанд бэлчээрийн өөрчлөлтийг олон хэмжээст хиймэл дагуулын мэдээнд суйрлан хяналт мониторинг хийх платформ байгуулах гэдэг сэдвтэй ийм төсөл байсан. За яг энэ төсөл гол бас нэг үндэслэл хэрэгжих болсон үндэслэл юу байсан бэ гэхээр 2014 онд Орос, Монгол, Хятад 3 улсын тэргүүнүүд уулзаад ерөнхийдөө торгоны замын эдийн засгийн бүсийг хөгжүүлэх хэрэгтэй байна. За тэгээд 3 улсын эдийн засгийн коридорыг цааш нь энэ коридорыг байгуулах тал дээр хамтран ажиллая гэдэг ийм баримтчигтэр бол гарын үсэг зурсан байт юм. За тэгээ энэ хүрээнд бол бидний судалгааны талбай бол Оросоос Читагаас наашаа Чав болсон руу чиглэж байгаа төмөр замын коридор орж байгаа. За тэгээ бидний хувьд бол бас Монгол орныхоо зүүн бүсийг сонгож аваад зүүн хэсгийн коридор буюу 103 аймаг дээр бол судалгааныхаа ажлыг хийж хэрэгжүүлсэн. За тэгээ судалгааны маань ажлын гол зорилго юу байсан бэ гэхээр олон их сурвалж хүү зайнаас тандан судлалын өгөгдлийг нэгтгээд за тэгээд мөн орчин үеийн машин сургалтын арга дээр суурилж мониторингийн системийг бий болгох, бэлчээрийн өөрчлөлтийг өөрчлөлтийг тодорхойлох, за мөн зарим үнэлгээ дүгнэлтийг хийх. За тэгээд хамгийн гол ажил нь бол бэлчээрийн платформыг хөгжүүлэх ажил дээр ажиллах гол зорилготой байсан. Судалгаанд орчин үеийн ямар арга технологи хэрэгэлсэн бэ гэдэг дээр таны хэлсэн юм байгаа юу, эсвэл бас нэмж хэлэхээр юм байна уу? За тий, ерөнхийдөө яг зорилготойгоо ижилхэн бид нар бол ер нь сүүлийн 20 жилд бэлчээрийн төлөв байдал, биомасс, дац хэрхэн өөрчлөгдсөн талаар бол хиймэл дагуулын урт хугацааны мэдээг бол энэ төслийнхөө хүрээнд ашигласан. Тэгэхээр энэ судалгааны мэдээ бусад зайнаас тандан судлалын мэдээнүүдээ энэ аргаар боловсруулсан байгаа. За мөн нээлттэй их усүр Modis, Landsat, Sentinel хиймэл дагуулын мэдээллүүдийг бол Google Earth Engine дээр зарим нэг машин сургалтын аргуудыг Random Forest-ийн арга ч юм уу CVI гэх зэрэг аргуудыг ашиглаад мэдээ материалаа бол нэлээд наривчилж боловсруулалт хийсэн иймэрхүү аргачлал ашигласан байна. Монгол улсын хэмжээнд ер нь бэлчээрийн дац хэтэрсэн байдаг баг. Ер нь ямар судалгаа тоо баримт байна уу тань? За ерөнхийдөө Монгол оронд бол бэлчээрийн дац бол ер нь бүх сум аймагт ер нь бол 2-5, 3-5 гэдэг дац хэтэрсэн судалгаанууд бол маш их хийгдэж байгаа. За тэгээд хэтэрсэн байгааг бол бид мэдж байгаа хэдий ч яг зүүн бүс дээр яг ямар байгаа юм бэ? Сүүлийн 20 жилд энэ бэлчээрийн дац хэрхэн өөрчлөгдсөн, яаж өөрчлөгдсөн, ямар хүчин зүйлүүд нөлөөлөд байгаа юм те? Хурд хунтас, температур ямар нөлөө байсан, нийгэм эдийн засгийн асуудал яаж нөлөөлсөн. За тэгээд тэр 3 улсын эдийн засгийн коридорын ямар нэгэн дэд бүтцэс манай тэр зүүн бүс дээр байгаа тэр бэлчээрийн экосистемд ямар өөрчлөлт гаргахын өмнө нь ямар байсан төлөв байдалтай байсан гэдэг дээр бид нар нэлээд наривчилсан судалгаануудыг хийж энэ төслийн хүрээнд хэрэгжүүлсэн байгаа. Тэгэхээр яг бэлчээрийн дац юунаас болж ихэнхдээ ер нь бэлчээрийн дац. За бидний бүх судалгааны ажлыг бол энэ нэвтрүүлгийн хүрээнд бүгдийг хэлэх тоо баримт хэлэх боломжгүй учраас бидэрт хийсэн тэр бэлчээрт нөлөөлөд байгаа хүчин зүйлүүд жишээ нь газрын бүрхөвчийн өөрчлөлт ургамлын бүтээл нүүрс төрөгчийн хуримтлал хэрвээсэн экологийн эмзэг байдлын үнэлгээнд бэлчээрийн дац нөөцөс хэрхэн нөлөөлөд байгаа юм. За төмрийн тархад зүүн бүс орчин төмөр маш их хэмжээний бас нөлөө үзүүлдэг. За тэгээ ургамлын төрөл зүйл, биомасс гэх мэтчлэн бэлчээрийн талхаглалын зураглалыг хүртэл гаргаад энэ сүүлийн 20 жилээр бол зурагласан байгаад байгаамаа. Ерөнхийдөө мэдээж уур амьсгалын өөрчлөлт зарим ерөнхий дүгнэлт хэлэхэд бол уур амьсгалын өөрчлөлтөөс гадна яг энэ зүүн бүсд бол хүний нөлөөлөлтөд хавсарсан энэ үйл явц бол маш их илэрсэн байна гэдэг бол гарсан. Газрын бүрхөвч бэлчээрийн өөрчлөлтөөс ямар гол хандлага илэрсэн бэ? За энгийн малчтад энэ судалгаа ямар ач холбогдолтой байсан болоо?
За тэгээд сая яг хэлсэнчлэн одоо тэр уур амьсгалын өөрчлөлт гэдэг юм уу температур хурд хүнс ямар байсан бэ гэхээр одоо судалгаанд хурд хүнс температурын өөрчлөлт сүүлийн 20 жилд болохоор шугамн чиг хандлагаар ер нь температур хурд хүнс нэмэгдэх хандлагатай. За тэгээд зарим үед бол одоо зарим одоо нөгөө газрын зурган дээр ярихгүй болохоор бас юу гэнэ. Гэтэ зарим одоо баруун хэсгээрээ зүүн өмнөд хэсгээрээ бол одоо 7 мм-ээр температур одоо хурд тундас нэмэгдсэн үр дүн гарсан температураар одоо 0.2 одоо 2 градусаар нэмэгдсэн байх жишээ нь иймэрхүү үр дүнгууд бол бас энэ судалгааны үр дүнд бол гарсан байгаа. Ер нь түрүүний таны хэлснээр бэлчээрийн даацар нь зөв аймагуудад илүү байна гэж ойлгож байна. Ер нь яг бидний нөгөө сонгож авсан талбай маань одоо зүүн бүсийг сонгож авсан учраас тэрэндээ онцлоод байгаа. Гэтэ ерөнхийдөө энэ төлөв байдал бэлчээрийн төлөв байдал бүх одоо Монгол орны хэмжээгээр одоо илэрч байгаа. Бэлчээрийн өөрчлөлийг хянах одоо яг нөгөө үндсэн платформынхаа талаар ярьж. За тийм. За ер нь бол энэ төслийг хэрэгжүүлэх болсон гол одоо шалтгаан бол энэ платформ. Бэлчээрийн платформ бол бидний хувьд одоо шинжилгээний актив гэдэг Монгол улсад бол маш чухал. За ягаад тэгэхээр олон улсад бол олон бас 2 3 ийм улс орон болгон өөрийн гэсэн бэлчээрийн платформ ч юм уу одоо газар тариалангийн платформуудтай байдаг. Нэгдсэн одоо судалгаа шинжилгээнд одоо ашиглагддаг. За манад одоо олон улсад гээд ярих юм бол одоо Land Potential Knowledge ч юм уу за Global Pasture Productivity Monitoring System гэдэг ингээд real time-аар хүртэл ингээд хэмжилтүүдээ үр дүнгуудаа гаргаад байж байгаа платформуд байдаг байхын. За манай Монгол улсад болохоор байгаль орчны мэдээллийн сан. За тэгээд геодез 600 газар дээр болохоор одоо юу байдаг? Үндэсний геопортал за тэгээд фото мониторингийн цэгүүдээр хийдэг бэлчээрийн төлөв байдлын тийм харуулдаг юм байна. За ус цаг уурын хүрээлэн дээр бол бас нэг 1500 цэг дээр бас бэлчээрийн төлөв байдал ганцуудыг харуулдаг юм платформуд байна. Гэсэн хэдий ч яг манай актив дээр судлаач нар мэдээлэлээ оруулаад тэрнийг нэгэндээ шеэрлээд тэгээд цаашаа энийгээ бас түгээн дэлгэрүүлэх ч юм уу те энэ төрлийн мэдээлэл бол хомс одоо судлаач нар ч юм уу одоо бид нар бэлчээрийн судлаач нар жил болгонд одоо мэдээ дата цуглуулж ирдэг ч гэсэн тэрийг одоо тэр платформуд гэдэг нэгдсэн платформ байдгүй учраас энэ платформыг хийх гэж энэ төслийн хүрээнд зорьсон. Тэгээд платформ хийх чи өөрөө бас төсөв мөнгө ихтэй. Тэгээд 3 жилийн төслөөр бол энэ хийх боломжгүй байсан хэдий ч одоо бидний хамтарч ажиллаж байгаа тэр хөдөө аж ахуй Бээжингийн хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа одоо IT-ийн компанитай хамтраад бид энэ порталыг хөгжүүлж байна. Тэгээд энэ портал маань өөрөө англи, монгол хэлний 2 ийм солих тийм одоо интерфейсээр гарч байгаа учраас бол цаашаад бас ингээд хэрэглэгчид судлаач нар ашиглахад бол бас илүү төхөн болох юм болов гэдэг энэ дээр бас тэр IT-ийн компанитай бас мэргэжлийн хүмүүстэй хамтраад өөрсдийнхөө өгөгдөл мэдээллийг бас анхдагч байдлаар ямар байдлаар харуулах уу гэдэг дээр бас ажиллаад энэ төсөл бас ингээд явж байна. Одоо ер нь платформ нь аль шатандаа явж байгаа юм болоо хамгийн тийм одоо хизээ яг ингээд бэлэн болох юм бол. За төслийн хүрээ мэдээж төсөл болоод 2 жил учраас платформ хийхэд бол хүндрэлтэй. 2 жил бид нар ч бас хэрэг судалгаа хийгээд давхар энэ хөгжүүлэлттэй ажил дээр явсан учраас одоо бол 4 ийм функцтэй. За тэгээд одоо дата мэдээлэл оруулдаг, за тэрэн дээр мониторинг хийдэг, боловсруулалт хийдэг, тэрийгээ эргээд одоо цааш нь гаргадаг тийм ийм системтэй. Учраас одоо сүүлийнхаа функц дээр явж байна. За тэгээд энэ дээр бас дата сервер авах юм уу, cloud систем дээр байршуулах юм уу гэдэг ерөн сүүлийнхаа 4 дахь одоо функц дээр бид нар ажиллаад ерөнхийдөө энэ жилдээ ч юм уу дуусгах тийм одоо ажлуудыг хийх. Ер нь бол авирцсан л даа. Ер нь бол нэлээд авирцсан өөрсдийнхөө мэдээлэл датаг бол бас ингээд иймэрхүү байдлаар баймаар байна. Судалгааны үр дүн практикт одоо хэрхэн ашиглах боломжтой вэ? За тийм. За энэ платформ хөгжүүлснээр би түрүү хэлсэнчлэн манай одоо судлаач нар өөрсдөө бас ингээд мэдээлэл тэр одоо платформд оруулах, за нээлттэй, за тэр платформоос өөрсдөө бас хэмэл дагуулын урт хугацааны мэдээлэл татаж авах, за өөрсдийнхөө мэдээллийг оруулах, анализ, дүгнэлт хийх, за ингээд хамтарсан байдлаар бас судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хийх явах боломжтой. Тэгээд давхар бол бас бэлчээрийн төлөв байдал өөрчлөлтийг тооцоод дүн шинжилгээгээ зарим одоо зураглалын ажлуудыг бас тэр платформ дээр хийх бас бүрэн боломжтой гэж харж байгаа. Ер нь бол одоо яг ийм судалгаа, шинжилгээ яг таны хувьд бол энэ бэлчээрийн даац гэдэг юм уу те судалгааны ажил хийхэд ер нь хэр боломж гарч ирд юм бол одоо асуудал гарч ирдэг үү эсвэл одоо ямар байдлаар хэрхэн одоо хийдэг юм болоо?
За бэлчээр одоо бид нар чинь дандаа энэ шинжлэх ухааны технологийн сан академиасаа тэгээ олон улсын төслөө санхүүжээд ингээд явдаг. За тэгээд тэр төслүүд маань ерөнхийдөө 2-3 жилээр ер нь тасралтгүй л одоо бид нар бас судлаач нарыг дэмжээ санхүүжилт олгож байна. За тэгээд тэр санхүүжилтийнхаа хүрээнд ямар нэгэн байдлаар энэ төслийг нэг амжилттай хэрэгжүүлээд тий улс орондоо бас нэг ямар нэг юм авч үлдээд тий хэрэгтэй ганц нэг олон улсын өгүүлэл хевлээд орхихгүйгээр бас нэг авч үлдэх тал дээр бол олон улсын төсөл дээр бас илүү анхаарч ажилдаг манай хүрээлэн. Тэгээ тэр талаараа бас шинжлэх ухааны технологийн сан, шинжлэх ухааны академи бол энэ судлаач нараа бол нэлээд одоо чадваржуулаад төсөл хөтөлбөр гадны эрдэмтэн судлаач нартай байгууллагуудтай холбох тал дээр бол нэлээд тийм академик эрх чөлөөтэй ажилтдаг ер нь бид нар. За баярлалаа. За баярлалаа. За үндэсний шинжлэх ухааны технологийн сангаас явуулж байгаа Science X podcast энэ удаагийн дугаартаа шинжлэх ухааны академийн газар зүй геоэкологийн хүрээлэн газар зүй мэдээллийн систем зураг зүйн салбар эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Урт Насан оролцож бэлчээрийн өөрчлөлтийн платформын талаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ. За улсын хөгжил шинжлэх ухаанаас эхлэлтэй.